Хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа. За нийтийн тээврийн зорчигч үйлчлэгээ эрхэлдэг аж ахуй нэгж мэргэжлийн байгууллагуудтай уулзалтыг зохион байгууллаа. За Чавсан хотын хэмжээнд явж байгаа нийтийн тээврийн хүртээмжийн асуудал ямар түвшинд байгаа вэ? За иргэдэд маань нийтийн тээврийн маршрут яг хурж очиж чадж гин асуудал дээр бас санал бодлоо солилцлоо. Маршрутыг шинжлэх асуудлууд байна. Тийм үү, одоо тулгамдж байгаа асуудлууд ямар, дэд бүтцийн асуудлууд ямар байгаа тал дээр ингэж цааш анхаарч ажиллахаар ингээд төлөвлөгөө гаргах боллоо. Маршрут нь тодорхой болоод ирэх юм бол бид нар зогсоол нь тодорхой болчих. Зогсоол нь тодорхой болох юм бол стандартад нийцдэг автобусны буудлуудын хэмжээ байгаа байхгүй. Тэгээд тэр автобусны буудлын нэлээд цаг нь тодорхой болчих. Тэгэхээр үйлчлүүлэх нь тодорхой болчих. За автобусны буудлууд нь одоо жигэн салхи савагийн хаасан тэр Wi-Fi орчинтой тийм ээ. Ингээд байх юм бол бид нар энэ дээр чинь ингээд хот маань өөрөө гоё болоод ингээд үйлчлэгээ гэдэг юм чинь нэг зүйл ойлгомжтой болоод ирнэ шүү дээ. Тэгээд мэдээж дунд нь засах шаардлагатай юмнууд бол байна. Мэдээж хэн дуртай газараа хэн дуртай буунаас ойлголт байхгүй шүү дээ. Тэгээд бид нар яг л цагтаа буудал дээр зогсдог буудаг л болчихстой байна. Бидэнд ганц л гарч байгаа бэрхшээл бол зорчигч жолоочдын одоо өөрсдийн хувийн сахилга бата хэрэгжүүлэхгүй, дээрээс гарсан шийдвэрийг зөрчиж өөрснийхөө дураар зорчих гэж дураар үйлчлүүлэх гэж зөрчилдөөн үүсдэг. Өөр асуудлаас бол ердөө үүсэх юм бол аахгүй. Бид бол цагийн хуваараараа явдаг. Цагийн хуваараараа үйлчил маршрутын дагуу үйлчилдэг. Буудлын зөвшөөрөгдсөн буудлын талаар үйлчлэгийг оролдог. Манайд бол одоо тусгай зөвшөөрөлтэй мэрэгсэн үнэмлэхтэй 10 жолооч байдаг. 10 жолооч 5 автобусандаа үйлчлэгээ үзүүлдэг.